За өдрийн мэнд эрхэм миний Facebook пэйжийн найзуудаа өдрийн мэнд. Ажлууд нь сайн уу? Сайхан урдж гин үү? Сони сайхан юу байцгаана? За би нэг юмыг өөрийнхөө төвд үзэл бодлоо илэрхийлье. Юу гэвэл одоо харилцаа хандлага гэдэг. За манайхан ингээд нэг хаан өснөө хэн байснаа мэдэхгүй нэг дарга болохоор хамраа зангидаад ацалж алхаад ярваагаад дарваагаад байдیں۔ Монголын дарга нар. Тэгээ энэ дарга нар бол улс орыг хөгжүүлнэ гэж байхгүй. Хэн байснаа өдөр болгон мэдээд за нэг зангаараа байвал тэгэл бас монгол хүний зан хандлага тийм л байж ирсэн шүү дээ. Өнөөдөр Япон солонгосчууд айгүй гоё том дарга болгоцсон айгүй хүндгэлтэй ингээд сайн байна уу гэд хүнээ хүндэтгээд айгүй тийм соёлтой байдаг байхгүй боловсон. Тэ. Манайд бол тэгэл ярваагаал дарваагаал дуурж ядаа хоолоогоо зөөгөөл их урал дээр гişүүд мөшүүд бол гар ороогоо ингэж бараал нүд ухаантай шаагаал ах юм. Ухаантай царайлаа шаагаад байдаг гарууд. Өнөөдөр та нар Японы парламентыг хар, бусад орны парламентчдыг хар. Ямар нэгэн жүжиг шоу шаахгүй зүгээр л нэг байгаагаараа энгийн ийм л байдаг шүү дээ. Том дарга нар маш ингээд бүхэлзөөд байна. Ард түмнийхөө өмнө яах вэ? Та нарыгаа яаж сайхан амьдруулах вэ? Бид нар яах ёстой вэ энэ гэдэг. Манайд бол дарваагаал байна. Тэ. Зүгээр нэг том жижигхэн хурган дарга нараас авахвал том дарга нар бүгд ялгаагүй нэг дарваасан юмнууд. За одоо нэг жижигхэн хурган дарга нар байна. Бүх ялгаагүй. Ёо. Дарга болоод ангийнхаа бүр багын найзаа ангийн хүүхдүүдэд гудамд цуг өссөн мөснө мартаа шаачна. Яргаасан юмнууд. Тэгээ дарга нараа энэ харьцаа хандлагаа өөрчилж та нар заа юу. Ойлгосноо. Би олон ярваад дарваж байгаа дарга нарыг мэдэж байна. Хэн байсныг ч мэдэж байна. Төөрхийн юм дарга нар хугацаанд дуусаад гудамд гарахаараа нэг гөлөг шиг юм явж байна. Дарга байснаа мартцсан. Харин гудамд гарахаараа гулгаач жиг байранд очиж гөлөг байсан. Хүн болгонтой мэдлээд инээгээл дарга байхаар ийм л юмнууд байдаг шүү дээ. Хулгаач нар. Тэгэхээр хөөш над даргын суудлал гэдэг чинь төр зүрийнхаа ойлгосноо. Харилцаа хандлага дээр анхаараа. Би одоо энэ олон газрын энэ парламент болон энэ дарга нарын энэ сошиал дээр явж байгаа бичлэг тэр хэлж байгаа үг мөгийг бас хэл мэдэхгүй ч гэсэн бас харахын судлахын маш энгийн байх. Манайхад нэг яраад дараасан юмнууд шаагаад байх. Клип. Одоо энэ төрийн ордонд хідэн их хурлын гишүүдийг хараад байгаа. Клип цаашаа. Тэр баг нуурын сандаг очир ёо миний лайваар ороод нэг хинч мэдэхгүй нэг мөч урдаак байсан. Одоо бол зүгээр ингээл үгээ зөөгөөл чухал царайлал. Яг амьдрал дээр хийхээр хинч нэг нам дагсан нэг ногоо нойл байгаа байхгүй. 10 төгсөөд конкурстэй сургууль гоцорсон ногоо нойл. Тэгээ нам дагас авсахын явж байгаад намыгаа боёнер гişиг болцсон. Одоо жишээ тэр сандаг очирыг жишээ нь ангийнхаа найз мэддэг тонихоо болчих гэсэн. Ирхэм гişүүнэ гэж дуудвал мэдлдэг. Үгүй бол тоодгүй гэж. Яг энэ жишээ шүү. Ийм гişүүд олон байгаа. Ярваад дарваасан юмнууд. За одоо энэ дарга нараас яри ганц нэгийг. За энэ Эрдэнэс Монголын дарга гэдэг манай нутгийн нэг жацаг байна. Би хөөхт байхыг мэдхий. Нэг голис юм ахаа гэж явж идэг байсан. Ахын би бас нэг амьдралтай залгуулж манай тэр найзын дүүлтэй. Ахын зүгээр багш л хийжсэн. Тэгээ жил чаваас нэг хэдэн конкурсээр хүүхдүүд бодлуулж сургуульд оруулж өгөөд өвлийн ичнийхээ мөнгийг олдог байсан. Ийм л нөхдүүд байсан. Одоо бол зүгээр зангаас юмнууд. Ахмах нь бол тийм над руу анкадын явуулчих. Тэ. Тэ би шийдчих энэ төр гал хоолоос өлттэй. Том гүйлтгэл шааж ийн гинэ. Тэгээ нөгөө даваа даалаа гээд Эрдэнэс Монголын бацаан бол их болцсон байна гэсэн. Паг гал коноп дараал. Тэгин гал. Одоо боддоо манай аймгийн засаг дарга байсан, намын дарга байсан. Тэгээ мөнгө сайхныг л ахаа гэж гүйлэг шиг гүйдэг байсан биз да. Хөөш даваа даалаа жацах. Ахгүй өрөөд уулзах энэ төр гэж шаадаг гэж штэ. Боддоо амар уу ёо химбэ юу болцсон бэ? Тэр улгаач одоо их хурлын гишүүн болвол тэгээд Монгол улс бөөрл хөгжил удаашрна ийм улгаачууд. Олоороо ийм улгаачууд энэ золбонгууд их хурл гарч ирснээр улсын хөгжил удаашраад байгаа байхгүй юу? Хурган дарга болчоод ингэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо болдоо та нар заа юу. Зүгээр хүнээрээ бай, Пэди заад байгаа дах юм байхгүй. Одоо Эрдэнэс Монголын дарга тэр мөч ацах чинь зүгээр нэг доод компаниуд руугаа нэг золбонгууд ажиллаж гисэн юм тойр. Энийг ажилд ав. Өнөөдөр төрийн байгууллагад ажилд орох юм бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад ажлынхаа зарыг хил болгож байгаад орж иж чадaltaй нь орж иж төрийн байгууллагад хөгжих ёстой гэж би банк хэлээд байгаа шүү. Тэгжээж улс хөгжих ёстой гэж. Тэгээд худалдаа авахынхаа тайланг над руу ирүүл энэ төр гээд том шаадаг гэсэ.
Надад бас доороос нь дотроос нь танай нутгийн энэ бацаан чинь зангаа өргөччээ ахаа гэд хүмүүс мэдээлэл өгч штэ. Эрдэнэс Монголыг татан буулганаа. За ёо. Жилд багада 150-аас 600 тэрбум төгрөг босгож өргөө зарлах хийж байгаа. Татан буулганд мөч яцхыг маргааш орой маргааш чинь 5 өдөр 3 сарын 20-ны өдрийн 21 цагаас 20 цагаас шилэн цогоо бит хоёр лайв хийж өчигдөр Эрдэнэс Монголыг татан буулгасан байна. Дарга нь бас нэг анималын амардаг шиг гэдэг. Дарвас юм. Зохиод аммаар дугарч ядаа. Одоо хайш нэг гадны хэв маяг дуурайгаад байгаа мó. Эсвэл нэг ганц нэг хил устаагаараа гайхуулд юм уу? Англи лордуу өв залгамжилсан лордууч тэгж дарвахгүй шүү дээ. Амар төвшин шиг ярваагаал гуцаад байсан юм уу? Болж Эрдэнэс Монголыг Эрчис Монголыг очиж Эрчис Монгол гэж тустай байгаа шүү. Нэг сүр нэр шаацсан. Эрчис Монгол, Эрдэнэс Монгол шиг. Эрчис Монголыг байна шүү дээ. Би салбарын яамны нэг том даргаас асууж ирсэн. Энэ одоо яг юу гэдэг компани? Та нар эрчим хүчний яам ажиллаж чадахгүй учраас та нар зөвлөх юм компани байгуулсан юм гэсэн чинь. Яг нэг үгүй хэлэхэд нэг хүний ам хаах гэж байгуулж гисэн гэж байгаа байхгүй юу? Эрчис Монголыг. Тэгээ эрчим хүчний компаниудыг, төрийн өмчийн зарим нэг компаниудыг хариуцуулж байгаа гинэ. Нэг хүнд ам хаах гэж байгаа юм шиг хүүхдэд бол цэцэрлэг байгуулж өгч болно те. Тэгэхээр дарагт одоо цэцэрлэг шиг бүгд өтг компани байгуулж өгвөл яах вэ? Хулгайч нарт хуцаад байгаа ч те. Тэгээ тэр дарвайсан компаниг хийцгүй компаниг би очиж лайвсаар байсан. Ашгүй юу ч хийцгүй өнөө тэрийг нь мэдсээр байгаа. Жилд тэр чинь 4-5 тэрбум төгрөгийн зарлахтай бас болоог өндөр цалинтай 3 сая цалин голоод байгаа. Тэр ярвайсан дурак. Тэгсэн ачгүй өчигдөр засгийн газрын хурлаар татан буулгачих. Зөв шүү дээ. Ингээд иргэдийнхээ үгийг авал та. Тэ би ганцаараа орилоод байгаа юм биш. Миний лайвыг асар олон хүмүүс үзээд доотлолт комментэн дээр зөв үнэн гэж бичээд штэ. Эн чинь өөрөө судалгаа штэ. Иргэдийн хандлага штэ. Энийг л аваад энэ их хурлын гишүүд ажил хэрэг болох ёстой штэ. Их хурлаас томилогдсон засгийн газрын гишүүд ажил болох ёстой байхгүй юу? Тэрс би тэрийг нэг тэр мод дарвасан юмнуудад татаархаад байгаа биш байхгүй юу? Одоо яг тэр дарвасан хулгайч замналын араас одоо тэр даваа далаа гэж хацаг орцсон байна. Даваа далааг огцруулын энэ хэрэггүй компани гэдэг асар их залуучууд нэгдэж байгаа. Одоо бид нар тэднэртэйгээ ярилцж байгаа. Эх 7 хоногийн нэг өдрөөс агуулад Эрдэнэс Монголыг татан буулгах тэмцлийн хэлбэрт үндсэн хуулийн заасын дагуу үсэл бодлоо илэрхийлж тайвнаар тийм ээ эсэргүүцлийн жагсаал хийж эхэлж байгаа. За ёо. Хаа нэгийг мэдж байгаа. За ёо. Төр өмчний гар гадаа очиж орилно өглөө Эрдэнэс Монголын гадаа очино. Зандагч тэр ерөнхий сайдын гадаа цонхон дээр очиж дооцон барьж орилуулна. Тэр Бямцогтын гадаа орилуулна. Тэ орилыг гэж ярьж байгаа иргэд. Тэгээд дахад тэрийг татан буулгахгүй яах юм бэ? Яг гоо тэрний талаар бол одоо цогоо өвтөр асар дэлгэрэнгүй маргааш бол нээлттэй ярина. Хэрэгтэй компани юм уу хэрэггүй гэдгийг маргааш шилэн дансыг хөдөлдөг, шалгадаг, хяндаг иргэний хуваар мөн үү? Судалдаг. Одоо Бачуулууны зогт гэрэл битээ хоёр маргааш орой лайваар энэ талаар ярина. Тэр жацаг бол иг болцсон байлээ тэр Эрдэнэс Монгол ярваагаал. Тэрэн шиг олон дарга нар ярваад дарвааж байгаа шүү хулгайчууд. Тэгэл зарим нэгэн л залгахаараа байна уу юу вэ дүүхүү өнтер гэд том шаадаг гинэ дүүхүү өнтер гэд. Би бол дүүнэртэйгээ юу гэж ярьдаг вэ? Оо сайн байна уу ахын дөө? Ажиллан сайн уу гэд би дандаа ахын дөө гэж ярьдаг. Дүүнэрээ бас хүндлэх хэрэгтэй мөн үү? Тэр чинь бол зарим том хүмүүсийг юу анахгүй өнтер гэд томордог гинэ. Би бол ах нарыгаа сайн байна уу хаа өдрийн мэнд гэд айгүй гоё мэндэлдэг байхгүй. Харьцаа хандлага зөв байх хэрэгтэй. Хүн гिचнэн том дарга болох тусмаа энгийн даргахан байх хэрэгтэй. Би тэр мөч яцгаас том дарга ажил хийж ирсэн. Би атааргаж өдөөргөөгүй. Би ерөнхий консулын албан тушаалыг улсаа төлөөлж ирсэн. Тэгэхэд өөрхийн над дээр ядарсан зүдэрсэн өвдсөн зовсон иргэд би нэг л зангаараа яах вэ ийх үгээд яг л Япончуудыг би бүхэлдэж хүлээж авч тэгээ одоо санал бодлын сонсож шаардлагатай тусламаар юм бэ би тусалж өөрийнхөө чадлаар үйлчлдэг байсан. За юу? Үйлчлдэг байсан. Тэ. Том дарга ирсэн ч би нэг долоож долдгонохгүй яг төрийн хүндэтгэл одоо ямар байх хэвээр тэр зарчмаар л би ханддаг байсан. Тэ. Тэр хүн ямар том дарга болно тэр хэмжээгээр даруухан болох хэвээр шүү дээ. Манай Монголд хөгжихгүй байгаа ганц нэг одоо чөдөр тушаа нэн шүү дээ. Хэд дарга болохоор л ярваагаал дарваагаал багын найзуудаа танихаа болоод чи хэн блэ энэ төр гэж шаадаг гэж байгаа байхгүй юу. Монголын дарга нар ихэнх нь тийм. Чи хэн блэ юу илээ хүлээж цаана. Ёо. Их үсэн өнөр төрийн жолоо бүү алах гэж ийм үү ярвайсан дарвайсан овшнуудаар өнөөдөр дарга хийх шаардлага байхгүй шүү дээ.
Иргэдийнхээ өмнө боол мэт зүтгэдэг мөн үү? Энгийн дараахан үнээр дарах хэлэх ёстой. Юм үзсэн, нүд тайлцсан, юмных нь хорн гарцсан. Тийм хүмүүсээр дарах хэлэх ёстой шүү дээ. Өнөөдөр боддоо манай Facebook компани манайг ярьч бид нар ашиглаж байгаа тийм биз дээ. Манай Facebook компаниг үүсгэн байгуулагч дэлхийн бүр долларын тэрбумтан шүү. Долларын тэрбумтан манай нөгөө Марк Цукерберг шүү дээ. Марк зүгээр ямар ч брэнд өмсөхгүй зүгээр л сайхан энгийн нэг подолк юм Adidas-ийн пүүцтэй гудамд алхаж байхыг би Facebook-оор зөндөө харлаа. Тэрбумтан шүү дээ. Маш энгийн тэрэнд ярваа дарваас ямар ч цан алга. Ягдгүйл тэр жирийн нэг одоо манайхаар бол улнаас л гарсан тийм нөхөр юм бэлээ л дээ. Улнаас л гарсан хүн юм бэлээ тий. Тэгээд тэгсэн чи одоо би бол уланд өссөн шүү дээ. Гэр ороод одоо манай нэг ардын намын сайдын нэг томьёосноо тий. Манай уланд гэр ороод өссөн хүмүүс бол мань мэтээс бол тийм зан гарахгүй тий. Тэгэхээр энэ улсыг бол гэр ороолын зовлон ойлгодог, улныхныхаа зовлонг ойлгодог, яаж том дарга сайд болсон нэг харьцаа хандлагаараа байдаг. Тийм одоо гэр орооллын одоо тийм улных нь хөгжүүлнө гэхээс ярваад дарвайсан олигарх хулгайч нарын хүүхдүүд хүмүүжүүлэхгүй. Энийг зүгээр би өстой баталгаатай хэлье. Тэ. Тэгэхээр хэдэн дарга нараа харьцаа хандлага засаа. Ойлгосноо харьцаа хандлага зас. Их мөрөн дөлгөө эрдэмтэй хүн даруу гэдгийг. Битээ томроод ойлгосоо. Тэгээ би бол одоо дүүнэртэйгээ бол сайн байна ахын дөгөл айгүй гоё харьцахыг л хичээдэг. Намайг гэж байгаа туурай дүүнэр мүнэр байвал сайн ахын дүү ажиллан сайн уу гэл. Мөн үү? Ярваагаал дарваагаал юу н ах уу гэдэг юмнуудаа нэг харьцаад байдаг ч юм тэгсээгэл сайн гэл тэгсээгэл зайгаа авчихдээ. А нэг томроод байгаа ах нар байдаг шүү дээ. Юу н дөөхөө өнтер гэдэг. За юмгүйтэй ахаа гэдэг. Тэгсээгэл зайгаа авчихдээ. Тэр мөрөнтэй нэг харьцаад байх шаардлагагүй шүү. Тийм пэдэд дарвайсан хулгайч нар хүнд хизээч хүний дүү хүний ах байдгүй байхгүй юу? Яг тэрэн шиг тийм харьцаатай дарга нар их байна. Тэгээд дарга нараа ойлгосноо харьцаа хандлага дээр анхаараа. Битээ ярваад дарвагнаа да. Өнөөдөр боддоо за яг тэр дамдын 88-ийн үйлдэлийг дараа маргааш яриа. Дамдын 8 даваа далаа малаа яаж ийн гэлээ. Маргааш орой 5 өдөр 20 цагаас шилэн цогоо битээр шилэн дансаар лайв хийнэ. За энэ дарга нарын одоо тэг хөшигний ардах бузрыг ярина. За ёо. Маргааш хүлээгээс суужээ. За тэгээд дарга нараа харьцаа хандлага дээр анхаар. Битгий ярваад дарваагаад төр зүрийн албан тушаалаа үрд юм шиг бүү андуур. За ёо. Би мэдчихэв. Мэгэн би дарваагаал. Ихээс би мэдэн штэ. Тэ. Би ч ерөнхий консулаас нэг уяастай холбооны асуудлаар очиод уулзах гэтэл завгүй байна гал үүднээс нь том дарга нар гараад ихээс өнөөдөр гудамд гөлбэс юм алхаж байгаа юм чинь гэсэн. Хинч тоохгүй ганцаараа. Тийм үү ирнэ. За ёо юм болгон ээлжтэй. Харин том дарга байгаад гудамдаа харин чээж гэдгээр нүүр ордом алах нэртэй байх хэрэгтэй шүү. Ярваад дарвайсан дарга нарыг бол иргэд гудамд гарахад бол салаавч өгнө маа гэд. Тийм маа. Энэ ярвайсан улгаач энд явж байна. Одоо мантайгаа адилхан гудамдаа гараад ирлээ. Ашгүйтэй гэд. Хинч ус болсныхаа дараа өнөөдөр энэ том дарга нар сайд нар заяа. Хөөе. Болсон болоогоо хөлхний хурган дарга нараа. Та нар маргааш хинч болон заяа. Тэр цагт гудамдаа маншиг адилхан гудамдаа нүүр ордом алах нүүртэй л явах хэрэгтэй шүү. Дуракуудаа юм болгон цаг хугацаатай. Худгийн ус хүний юм хоёр хэмжээтэй гэж мэдэж яв заяа. Даруухан бай шүү. Тэр даваа далаа мэтийн ярвайсан дарга нарыг Монголын төрийн албанаас зайлуулна. Өнөөдөр Япон Солонгос яагаад хөгжиж чинь гэвэл Япон Солонгос дарвайж ярвайдаг дарга нар байхгүй. Харин гөлөг шиг бүхэлддэг иргэдийнхээ өмнө те маш хүндэтгэлтэй харилцдаг дарга нартай учраас хүнд сурталын асуудал байхгүй учраас улс нь тэр хэмжээгээр хөгжиж чинь. Манай дарга нар дэндүү даргуур байна, дэндүү яргуур байгаа учраас энэ улсын хөгжил ухраад байна. Тэр нэг албан тушаал дээр очиод дарваагаал, ярваагаал. Од тод болчлаа гэж бараг дэлхийн од болцсон юм шиг, дэлхийн өдөрдөгч болцсон юм шиг шаарддаг болоор заяа. Ойлгосоо? Дураагүй. Тэгээд тухайн байгууллагт ажиллаж байгаа нөхдүүд над байгууллагынхаа дарга тус шаардлага тавих хэрэгтэй шүү. Таны хувийн компани биш ойтойгон байгаарай. Зүй ёсны шаардлага тавина шүү. А тийм буруу дарангуулын шаардлага тавьж байвал зүгээр зайлаарай. Адилхан тэмцэн шүү. Ойлгосоо? Зайлуулна шүү. Гонд гаргана шүү гэд хэл. Ярваад дарвасан дарга нар байвал миний доор комент өчс. Над руу мэйлж өчс. Манай байгууллагын дарга гэж нэг ярваа суулгаач байна.
Энэ хулгайчийг зайлуулмаар байна. Ингэдэм юм аа. Өрөөндөө аригтаад байна. Өрөөндөө баваа шаваа хийгээд байна. Энэ хулгайчийг ирээд лайвдадаг гэвэл би очиад лайвдаад тий. Хулгайч нарыг засвар хүмүүжил олгоё. Тийм биз дээ. Засвар хүмүүжил олгоно. Тэр барилгын хөгжлийн төв дээр ялгаагүй шүү дээ. Тэр манай дүү хоног хуурай дүү дотор нь ажилт юм л да. Ахаа энэ манад нэг дарга ирлээ. Бурхан чаашаа ярвас юм. Бүр дуурж ятаал өрөөнөөсөө гарахгүй. Ажилт нь албан бичих зохиулах гэж завгүй байна гайл. Тухайн байгууллагын хаанаар ирсэн гэдээ өөрийгөө ойлгоод байгаа шүү байгаамаа. Тэр барилгын хөгжлийн төвийн дарга очиод лайв ихээр дуурж чадахгүй гөлийгөөл ингээл милигээл бүр милрээ дарга нар олон байгаа шүү цаахан милигээл ингээд гөлөц. Милисэн улгаач нар аа. Милисэн улгаач нар төрөөс зайлын шүү. Ярваасан улгаач нарыг зайлуулна шүү ойлгосноо. За би барилгын хөгжлийн төвийн даргыг зав ямар ч байсан мэрэгжлийн биш хулгайч шиг зайлан тэмцэнэ гэдэг амлын. Эрдэнэс Монголыг татан буугтал тэмцэнэ. Тэгэхийн тулд яг би Бямц цогт руу тэмцэнэ. Ягаад гэвэл засгийн газрын хийх газрын дарга нь Бямц цогт. Бямц цогтын гүйлэг Эрдэнэс Монголын тууцын дарга хийж байгаа. Засгийн газраас өндөр цалин авч байгаа. Давхар Эрдэнэс Монголын тууцын дарга гэдэг давхар өндөр цалин авч байгаа. Хоёр давхар цалин шааж байгаа. Одоо энэ дарга нарын давхар цалин авдаг байдлыг даслан зогсооно. Бүх дарга нар давхар цалин авч байгаа тууц нэртэй. Өнөөдөр төрөөс дан цалин авч байгаа бол давхар харин ажиллах хэрэгтэй. Тэр тууцын гишүүн гэж хяналт тавьж давхар ажиллах хэрэгтэй. Дан цалин авах хэрэгтэй. Иргэд өнөөдөр сувлагч асрагч нар давхар ажил хийгээд дан цалин жижигхэн өчүүхэн цалин авч байгаа. Их орноо манж байгаа энэ өчигдөр би пост оруулсан харсан уу юу? Их орноо эх орныхоо дархан хил амгалан байдлыг манж байгаа цэргүүд маань өгсөн цалингийн голохгүйгээр өдөр шөнөгүй их орноо манж байна. Тэгэд өдөр шөнөгүй амарч гадаадаар зугаалсан ярваад дараасан дарга нар хамгийн өндөр цалин авч байгаа. Энийн ялгамжийг арилгах шүү. Өнөөдөр Монголд хамгийн их ажил хийдэг асрагч, сувлагч, багш нар, эмч нар их орноо хамгаалдаг өнөөдөр батлан хамгаалах салбарын цэрэг даачд өндөр цалин авах ёстой. Аюулгүй байдлыг хангадаг цагдаа нар өндөр цалин авах ёстой. Гай барцдыг арилгадаг онцгой байдлыг өндөр цалин авах ёстой. Дарга нар хамгийн бага цалин авах ёстой. Өнөөдөр боддоо Эрдэнэс Монголын захирал өдрийн сарын цалин 35 сая. 35 сувлагчийн цалинг нэг дарваас хийцгүй захирал авч байна. Энэ шудраг өсөө. Өнөөдөр манай асрагч сувлагч нар цалин хамгийн их ажил хийгээд бөхөлцөөлгүй гэдэг. Тэгэхээр дугаар нэг муу дарваасан даваа далаагаад нэг муу дарваасан даргатай зандж ятрын гөлөг тэнд дарваа жарваж байгаа л 35 сувлагчийн цалин шааж байна. Уучлаарай энэ байдалтай би л ойлгохгүй. Энэ хаавар би Эрдэнэс Монголыг татан буугтал тэмцэнэ. Их гуцсан юм бол засгийн газрыг чи огцруулна. Ард иргэдийн шаардлагыг хүлээж авахгүй бол бид нар талбай дүүргэнэ. Ойлгосоо? Лайва асаага талбай дээр гарахад таамуусаа хулгайч нарыг харин байранд тавина шүү. Ойлгосоо? Өнөөдөр иргэдийнхээ үгийг сонсдог дарга нар улс орноо хөгжүүлдэг. Яг тэгвэл иргэд та нарыг сонгосон байхгүй юу? Тийм ээ. Иргэдийнхээ сонголтыг хүндэтгдэг энгийн зөөлөн дарга нар, иргэдийн хайрладаг дарга нар, хүндэтгдэг дарга нар улс орноо хөгжүүлдэг болохоос эрх мэдэл дуртай ярваад дарвайсан дарга нар улс орноо хөгжүүлнэ. Тийм байхгүй. Тэгээ эрх мэдэлтэй дарга нар монголоор дүүрлээ. Ярваад дарвайсан харьцан хандлага нь авах юм байхгүй дарга нар монголоор дүүрлээ. Ёстой дүүрч байгаа шүү. Та нар нэг юм бодоорой. Өнөөдөр татвар төлөгч нар энэ том дарга нар цалин өгж байгаа. Бидний гөлөг шиг ажиллаж өдөр шөнөгүй ажиллаж энэ Монгол улсын төлөө зүтг гэж татвар төлөгч бид та нар цалин өгж байгаа шүү. Ойлгосоо? Томроод дахин байхгүй шүү. Өнөөдрөөс эхлээд мо дуракуудаа тэр ядаад энэ зургаас юугаар гарахтаа залуучууд та нарыг харж байгаа шүү дээ. Одоо их хурлаар ингээд ярваагаад бие тоогоод байгаа ингэж өрөөд байгаа юм чи бас оюутан залуучууд дуурайвал яах вэ? Энэ дарга шиг гой дарга болъё. Гой ингээл хэлбэрдэл ингэж яриад их хурл дээр гой суунаа надад чи ингээл бодлогошрол үгээ зүгээр л ярьж байгаа л ингээ хэлж болдгоо юм уу? Ингээл их клип шаана. Гошинчог шаашаа шаана. Иста огчмор хэдэн петканер байгаа шүү дээ. Боддоо иста гэдэг нь юу гэсэн үг вэ? Соёлын тэргүүний ажилтаа. Жүжигчин. За юм байна. Харилцан хандлага дээр анхаарай шүү. Ойлгосноо? Том жижиггүй хөлгөн хэдэн дарга нараа төр зүрийн үүлэн жилөөний дарга нараа ойлгосоо. Та нарыг зэгцлэх цаг удахгүй ирнэ. Сонгуулаар зэгцлэн заяа. Та хулгайчуудыг зүгээр зайлуулна за. Өнөөдөр эзэн нэмаа мэдэж эргэн усаа гашдгийн за. Тэгэхээр иргэдийн үг бол эрх мэдэлтнүүдээс илүү байх хэрэгтэй гэдгийг өдөр болгон санаж яваарай. За түр баяртай. Би одоо ингээд хичээлдээ ирсэн байна. Хичээлдээ орлоо. Ингээд завсар заагаараа нэг лайв хийх юм да.
За маргааш орой 21 цагаас Шилэн зогоо бит хоёр Эрдэнэс Монголын булзраар лайв хийн заяа. Хичнээн хүнд итгэмж өгж явуулсан. Боддоо. Өмнө ажиллаж байсан хоёр хурган захиралд хэдэн зуун саяын итгэмж өгж явуулчаад өөрийнхөө хоёр найзыг авцсан байж тээ. Эрдэнэс Монголын захирал холигны уулгаач, холигны батсан. Тэгээ тэрийг бас өөрсдийнхөө хүслээр явсан гэж шааж байна. Нөгөө хоёроос нь асуусан чинь захирал өөрийнхөө хүслээр явсан гэж хэлээрээ хил ам гаргаж болохгүй шүүгээд өндөр итгэмж өгсөн гэж штэ. Боддоо. Тэгээ тэрийг асуух гээд очихоор өөрсдөө явсан гэ. Ажил явуулах гээд хүн авлаа гэд. Хоёр найзаа авчаад нэг найз нь өөрийнх нь анхны хайр гэсэн. Хин нэг анхны хайр авахын тулд хөөш. Тэгээ цалин нөгөө өөрийнх нь хоёр найз нь 10 хэдэн саяын цалин авч байгаа. Шаагаад дагаар хулгайчудаа заяа. Өнөөдөр 10 хэдэн саяын цалинтай цалингаас зүгээр өргөдлөөгөө явдаг дарга байх уу? Тийм маа. Монгол тийм байхгүй заяа. 10 хэдэн саяын цалинтай ажиллаас өөр өргөдлөөгөө явж гин гинэ. Тийм маа, тийм байхгүй шааж байгаа заяа. Одоо хэдэн дарга нар ирээл яах вэ? Нөгөө өмнөх дарга нараа шантаажлаад итгэмж өгөө зайлуулдаг. Тэгээ өөрсдийнхөө хамаарл үхий бага авчирж байгааг хулгайч нараа авчирч багаараа хулгай хийдэг хулгайч нар заяа. Та нар тэхгүй даврахгүй за хулгайчудаа. За дөрөв хоёртой. Харилцаа алган дээр анхаар дарга нар ойлгосон уу? Иргэдтэйгээ энгийн дарга харьцсан хулгайчудаа ойлгосон. Таамуусаа хулгайч нар 36 жил улсаасаа хулгай хийгээд та нар хагартлаа баялаад иргэд өнөдөр ул руу шаатлаа ядуурсан шүү. Энэ үнэн гэвэл юу үнэн энэ үнэн шүү ойлгосон. За тийм байна дөрөв хоёртой.